сайхан өнгөрүүлж байна уу? 17-наас ток шоу нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Би өнөөдрийн нэвтрүүлэгтээ нэгэн хүндтэй уран бүтээлчийг урьсан байгаа. Үзэгчид та бүхэн түүний хүүхэд нас хэрхэн өнгөрснийг маш сайн мэдэх бах. Гэхдээ би өнөөдөр та бүхний өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой сэдвүүдээр ярилцсан гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд тайзнаа Хурд хамтын гитарчин, ая зохиогч Отгон Баярыг урьж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Миний өмнө урьдын маань хүлээж авч хүрсэн танд баярлалаа. За баярлалаа. Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. Мөн одоо энэ чи хүрэлцсэн гэсэн зочид манай хүүхдүүд хүрэлцэн ирсэн байна. Бүгдэнд нь бас энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр. Отгон Баярах хүүхэд насндаа тэр тусмаа өсвөр насндаа эргэж очиход билнэ. Билээ. Тэгэхээр Отгон Баярах хүүхэд насаа эргээд дурсахад шууд төмөр замын өртөө санаанд дуудаг бах та аршаан, ногоон толгой, хангай гэх. Тэгэлгүй яах вэ? Бид нар чинь одоо бас л энэ төмөр замыг дагсан, шугам зам дагсан. Одоо аршаан төртөө байна, ногоон толгой, мөн одоо хангай зүрлэг гэд урагшаа ур замд гих мэтчлэн энэ газруудад бид нар өсөж торинсон энэ гэр бүлийн одоо хүүхдүүдэлтэй. Одоо маш манайх чинь ер нь 10 хүү нэг охинтой айл штэ. 11 үлээ. Тий 11 үлээ. Тэгээд одоо ер нь 11 дэх хүүхдийн би 9 дэх хүүхдний байгаа. Тэгээд ер нь бол манай ээж аваа хоёлоо төмөр замын одоо ажилчин тий зам засдаг одоо замын замчин мэрэгчлээ. Тэгээ хоёлоо одоо 1950-аад оны сүүлээс эхлэн одоо нэг нь Завхан аймаг нөгөөх нь Баян хонгор аймагаас орж ирээл одоо хоёлоо нийлээл төмөр замын ажилчид авж ийн гэдэг одоо сургаар тий хоёлоо нийлээл ер нь бол одоо аршаан төртөөнөөс эхлээд бид бүхэн одоо ингэж манай ээж аав минь гал голомт бадарч бид нар ч одоо уван цуван одоо ээжээсээ мэдлэн те хүний дэдий хүндлэн амьдрий хүрэн зүрхэн догтлуулж амьдрий хайрын 11 үлээ гэдэг чинь нэгдэн теста бужигнаантай өссөн бах та. за тэгэн шүү дээ хинийх нь аимс нь мэддэхгүй хинийх нь өмд нь мэддэгтэй байж шүү дээ өглөө эрт болсон л хамгийн өнгөтэй өддөг л авч өмсдөг цаг үе. Тэгээ хоорондоо ер нь их бид нар чи их ивтэй ер нь бол ах цахагаа их хүндлэн. Гэхдээ яг зүгээр нэг насны зөрүүтэй хоёр насны зөрүүтэй ингээд бүгдээрээ явцсан болохоор ер нь бол ах нараасаа бол их айн ажилласан маш их сайн хийж сурсан байх ёстой. Ер нь гэрийн ажлыг бол одоо их мундаг хийш. Одоо болтол би ер нь тэр миний тэр занг тавигдаагүй. Ер нь гэрийн ажлыг аягүй сайн хийдэж шүү дээ. Танд ямар ажил хуваарлагддаг вэ? За ер нь 7 хоногор одоо ингээл та нар бодолтой гэл 7 хоногор хуваагдана. Нэг дэх өдөр нь Отгон Баяр одоо шал угаан тий зөвхөн шал угаан. Хоёр дахь өдөр нь одоо ээжид туслаж өглөө эрт босож одоо өхөр малаа саахт нь одоо тугал үнэгийн татаж өгөж одоо туслан тий бүх хашаа ороогоо цэвэрлдэг тэр ажил хоёр дахь өдөр нь гурав дахь өдөр нь гэвэл одоо ус авдаг ажил тий дөрөв дэх өдөр нэхэд мод хагалдаг ажил ч юм уу тэгэл тав дахь өдөр нэхэд нэг бүх гэрийнхаа тоос цэвэрлэх хэвээр бүх цэвэрхэн байдлыг бий болгоно. Тэгэл хагасан бүтэн санд бол бүгдээрээ ерөнхийдөө бол амарна. Гэхдээ хуваартай ажиллаа би ингэж жишээлбэл сайн хийлээ гэхэд миний дээдлийн ах ч юм уу миний доотлын дүү ч юм уу ажиллаа муу хийчих юм бол ээж бүгдийг вангадна. Чимхэн. Яагаад тэгэхээр ажлыг дүүгийнхээ ажлыг хянаагүй учраас одоо өөрийнхөө ажлыг хүн амиа удаж болохгүй шүү дээ. Хүн өөрийнхөө ажлыг хийчихэд ингээд биний ажил болоо гэж гараад тоглох юм уу тэгэж болохгүй. Өөрийнхөө ажлыг хийчихэд дүүгийнхээ ажлыг яаж хийсэн бэ? Ахын ажил яаж хийгдсэн бэ? Тэрийг бүгдийг ингээд шалгачаад тэгээд бүгдээрээ гарч одоо тоглодог. Тэр систем л ерөөсөө биднэрт ингээд одоо болтол одоо мах цусан дэгдэг шиг одоо яста зүрх сэтгэлд минь ингэж шингэсэн байдгийн байна. Нэг айдын 11 хүүхэд бүгдээрээ ижил байна гэж байхгүй? Тэр тусмаа та бусдыгаа бол арай нэг сэргэлэн тийм байсан юм билээ шүү дээ. Гүйлгээ ухаан сайтай. За зарим нэг зүйл дээр хөрхэн зайлтчдаг ч юм уу те тоглоом дээр. Би яагаад чи нэг миний дээдлийн хоёр ах намайг хэдий дардаг байсан ч гэсэн ер нь бол нэг тийм сэргэлэн байсан. Ер нь ингээл нэг ямар нэг юм болоход олуулаа нийлээд ингээд хотелаараа тоглоод ингээд аршаан дөртөөнд чинь тоглоход нэг жишээлбэл нэг Орос цэргийн анги ингээд хурж ирнэ. Орос цэргийн анги хурж ирээд ингээд богонтой зогсож яхад очиод нэг консерв юм гуугаад те ийм лаазалсан мах гуугаад би авчих жишээний.
тэрийг яаж авах вэ гэхээр би тас чилээнд үлж авдаг байхгүй. Толгоогоо тий. Тэгэхэд би чилээний ингээд толгоогоо өгөхөр нэг орос хэрэгч аль чилээнд үлгэл. Яг толгоо ингэж яхад нь яг ингээд гараад тавихт нь би хоошоо болцдог байхгүй. Ингээд дутуу ингээд няслуулдаг ч юм уу тий. Аятайх юм хүн бол идж уух юм жихэр салгаад бас авчих шүү. Тэрийг тэгээ бүгдөө бас суугаад иднэ. Та Утганбаатар ахыг шоглждаг байсан юм шүү. Манайх чинь нэг 2 морьтой нэг бор мор нэг алаг хардлахот гээд жороо морьтой байсан. Нэг нь. Тэгээ би тэр бор моронд амар хайртай. Тэгэл дандаа тэр морио онжил би багадаа ингээ явдаг байсан. Тэгээ миний морийг ингээ булаацалтахаар би яагаад чинь дургуур иддэг байхгүй. Тэгэнгүүт хурж ирээ би унаа л даа гэж хэлсэн. Надаас чи холдохгүй Утганбаатар чиг жоох юм байсан. Тэнгүүт нь за тэгээ да. За чи уун аль үгээд уун. Тэгээ унах яг ингээд бөкснөөс нүргөөл ингээд давуулахтаа хүчтэй шиг давуулахаар морныхоо цаагаар унцдаг. Чи ингээ уун чадахгүй л байгаа зү. Тэгэхээр нөгөөд чи өөлөл чи нэг дургуй нүрэл яваад гэн. Их мэдчлэн тэгэл ер нь бол бага насны Утганбаатар чинь бол яг л одоо намайг дагаж өссөн хүүхдтэй. Ой, өнөөдөр төлөвлөж болж байгаа манай дүүгээ. Яг өнгөрөө үгээд аваа. Ээждээ чимхүүлдэг гэж ярьлаа. Угаасаа энэ 10 эрэгтэй хүүхдийг нэг диктатуртаа л өсгөх болдгоо л байсан баг тийм. Эцүү. Одоо бол ер нь бол олон ирчүүлтэй 10 эрэгтэй хүүхэд өсгөнө гэдэг чинь бурхан минь. Бид нар чи одоо ганц хоёрыгаа яайдаа гэдээ алиг алдаж яхад 10 хүү өсгөнө гэдэг асуудал бол маш их том ухаан шүү. Амьдралын ухаан. Энийг бол би ерөөсөө бас ээжээрээ бахарах тийм аа. Ээж аав хоёроо бас ингээд 17 насыг үзэж байгаа. Боловсрол телевизийг үзэж байгаа ээж аав хоёртаа бас одоо далимдуулаа тий. Ээжтэй аавдаа маш их хайртай шүү. Бид нарыг ингээд амьдрах ухаанд дэндүү их сургаж чадчихээ. Та хоёр минь үнэхээр маш их баярлаа гэдгийг би бас хэлмээр байна. Хоёр буурлаа баяр хүргэе. Тэгэхээр 10 хүү өсгөнө гэдэг бол яалтчгүй л одоо ухаан амьдрах ухааныг л зааж өгöd байгаа юм л та. Буруу хүн болгочих үед зөв гიშгээсээ үлээ хүүхдүүд минь те гэдэг тал руугаа л манай ээж аав хоёр л манай аав бол нэх бид нарт нэг олон юм ярихгүй. Чимээгүй байж байгаад нэг жинтэй өгөлнө. Би танаас бага насны нэг хөгжилтэй дурсамжийг сонссон л доо. За. Танд нэг уйлдаг болон байд юм шүү. Олуулаа гэсэн болохоор нөгөө ээж оруулж ирээл гэрлүү оруулаад хаалга түгчхээр нэг байр эзэлдэг байхгүй юу? Миний байр болохоор тэр бүр мухрын өрөөний аавын орны бүр цаг хорно гэдээ би мүлхэд орчдөг гэсэн. Манай Утганбаатар чинь нэг гудсан доогуурч билүүдээ нэг хулгаш шиг шүүх гэж орчдөг. Тэгээд дэрмэн бол зодоолохгүй. Ягаад тэгэхээр хайлын баг. Тэр бол ерөөсөө тэгэл инкрит ирэх таних. Тэгэл манай мөнхөө цогоо бид нар чинь нэг байр эзэлж явна. Тэр байр нь болохоор одоо яадаг чи. Тэгээд нөгөө хүүхд болохоор Google орохтол рефлексээрэл тийшээ шургаал орчдөг. Тэгээ араас ээж хөлнөөс татаж харж идэж байгаа. Яана гинэ та нар гэж байгаа дээрээс нь үзнэ. Тэгэл заримдаа тэгээ гэрээсээ гараад цухтаана. Тэгээ орой болно. Нэрээ орой болохоор гэрлүүгээ орж чадахгүй. Хайцсан тэгээд тэгэл гэрээ тойрол яваад байгаа юм чи. Бүгдөө холоос хараал. Тэгэл хизээ хоолоо хид гэж ээж нэг дуурах бол гээл уурн гарсан болов яасан бол хоорондоо зэг яриад. Тэгэл ингэж явж байгаа л хоолой дээр ингүүд нь пир гээл ороод ирнэ бүгдөө. Гэх мэдчлэн нэг ийм олуулаа өсөх. Олуулаа байхын жаргал юм да. Та ингэдэг байсан юм шүү. Яг нөгөө зодуулах нь тодорхой болоод нөгөө гэртээ орохоор шууд уйлж өгддөг ээжигээ. Тийш шууд заримдаа бол айгаад жоохон байх чинь бол айгаа шууд харцнаас нь айгаад үлчиж байгаа юм. Урдаас нь агаад гэл үлээд ороход. Аль тийм нам би чингүүлцэн гэж байгаа юм шиг тий. Зодог багт нь тэгэж багтаж айгаад одоо уйлна. Тэгээд ер нь бол манай энэ химийн бол цогоо могоо мөнхөд чи их шазуур байсан юм аа.
Тэгээд наад шиг мачиг юм уу энэ зөөлөн амтд нь бол тэгээд зодоогүй бараг татгаагүй байж хатал үйл ажиллаж байгаа юм чи. Юу чамаг бараг чинхүүгүй штэ гэж яах чи өө тийм үг гэж байгаа шээ. Өчтөр би хин Отгонбаатар ахта уцаар ярьсан. Тэгсэн чинь яг тэгж ярьжсэн байхгүй. Яг ингээд нэг бол зодхоол хор өдрөнгөт нэг уйлаад өгдөг. Тэгтээ бүр нулимсгүй таныг жүжиглдэг байсан ингээд ярьжсэн. Иймэрхүү зайлшгүй бол байна. Хөрхөн бас нэг ээжигээ нэг уйраачих нэг зайл хэрэгэлдэг байсан юм шиг байна тий. Ер нь бол манай ээж чинь бас их зөөлөн сэтгэлтэй их уйрамтай. Тэгээ тухайн үед л одоо толгойд юу орж ирэн тэгээд байдгаал хэрэглэн шүү дээ. Чинхүүлэхгүй толд өстэй. Толгой яаж ажилладаг гэдэг бошоо шиг ажиллаад ээжигээ фанаалдал ингээл нэг аятайхан шиг тэр нэг өдөр нэг хонио чонд идүүлээд бид нар чон оруулаад бүгдөө нөгөө уулан дээр хурдан морь гэж тоглосоор байгаад тэгсэн тэр чинь миний хоньны хэлж байлгүй яалаа. Би таг мартцсан. Тэгсэн ухаан жолоогүй өстой өөрийгөө морьгээ бодцсон энэ шарга морьзор шиг л бодцсон улсад 6 удаа төрүүлсэн юм шиг л уулан дээрээс гүүгээл хөлс гараал дахиж гүүгээл гөрөөсө нэг мэдсэн чинь л ээж тэндээс бургас барьсан л өстой хангинаал ороод ирж байна. Тас гэл нөгөө нэр миний ээлжтэй өдөр нэг хэд юм уу 10-аад хонь байсан юм манайх чинь тэгэл уул руу харсан чи байхгүй тэнд нэг чоностой бужиг нь болж байна. Бид нар нанаас нь орлоо гүүгээд очтлоо бүх малыг мэн гялзуулчаад яваад гисэн байдаг. Тэгээд том хэрэгт орсоо. Тэгээд тэрэн дээр арай ээж бол зодоогүй шүү. Тэг яг хөө тэгээд юм бол бас санаасаа те энэ байгаль хангалтл хий чинь авдаг юм авж байгаамаа. Миний хөө бити санаа зов. Үүнээсээ ч түүнээсээ ч маш сайн юм харж байгаа. Заал гэсэн одоо тэг өмсөж байгаа гутлаа хөтлсөн харж байгаа гэсэн заал гэсэн. Хоёлаа яриагаа арай өөр хэсэг рүү шилжүүлээ. Таны 17 настай байх үеийг дурсан. Яг 17 таата Отгонбаяр яг ямар хүүхдээсэн бал гадаад дүр байдал нь 17 нас 9-р анги гэдэг чинь бас 8-аад төгсцөө тэр чинь. Арай жоохон том болцсон юм. Тэгээ илгийг авч төгсөж байгаа шүү дээ тэр чинь сурлага муутай угаасаа. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө би урлаг манай нөгөө ганцам чуулга гэж байсан. Ганцам чуулгын би бөмбөр гитар бүх хөгжмийг тоглодог байсан. Дуулдаг байсан. Бүх дуучдынхаа арга одоо бүх хөгжмийг тоглодог байсан учраас хичээлд юу суух дургу. Ер нь л урлаг спорт хоёртой их дуртай. Тухайн үед чинь нөгөө сурлагаар нь бид нар ингээд чагсаачдаг байсан байхгүй. Сурлагаар нь чагсаагаад тэдээс дээшээ 9-р анги руу ороороо. Тэдээс доошоо хуваар аваад баяртай. За би ингээ өөрийгөө харсан чи хаана байсан гэж 179 хүүхдээс өөрийгөө харсан чи доороос 20 байж байгаа чи. Тэгээд яг тэгэл үндсэндээ бол нэг дунд дүнтэй зөкссөн. Тэгээд 9-р анги руугаа 51-р сургуулиуд шилжиж ордог байсан. Манайх чинь 20-р сургууль чинь 8. Тэгээд 51-р сургууль руу орох гэж үлгэр болсон да. 51-р сургуульд очиж захиралд шалгуулад чи юу чаддаг юм бэ? Би ерөөсөө л хөгжим тоглож чаддаг. Та намайг хар. За тгий. Хөгжмийн өрөөрөө ороод захиралтай шалгуулад доолж муулаа бүх хөгжмийн тоглож моглоод тэгсэн чинь за энэ хүүхэд манад хэрэгтэй юм байна гэл. Манай 51-р сургуулийн хөгжмийн багш Бацсуух багш намайг одоо хөөцөлдөж энэ хүүхэд надад хэрэгтэй. Манай сургуульд хэрэгтэй гэсээр байгаад 9-р ангитай намайг тэгж авч ийсэн. Тэгэл одоо инхийн төв хамтлагтаа ороод нэг үлгэд 17 наснаас чинь л эхлэн энэ гитарын техникүүдийг ингэдэг юм биш. Одоо арай нарийн болж эхэлчихэ тий. Одоо ингээд бүр зүгээр урд нь бол би ингээд нэг задгаа цагаан ч юм уу зүгээр хүн тоглол чи одоо ингээд дуулахад би дагаал дууг ингээд тоглож чинь тий. Зүгээр ингээд аккорднууд тоглодог байсан бол одоо жаахан мэрэгжлийн тал руугаа ингээд 17 наснаас эхлэн ингээд 9-р ангиас эхлэн мэрэгжлийн тал руу их судалж эхэлсэн. Тэгээ мэрэгжлийн багш нартай очиж зөвлөгөө аавна. За тэгээд одоо соёл эрдэнэ хамтлагийг үзэх гэж очрлно. Пледнийхээ мөнгийг дээрэмдүүлэхгүй тул амьсан дотор хийждэг байсан байхгүй. Тэгээ пледэндээ очирж байгаа яг тулаад ирэхээр амьснаас аваад ингээ плед аваад. Тэгээ плед авах амьснаас аваад плед авах гэхэд пледэнд дуусчихнөө. Тэгэнгүүт тэгээд тухайн үед бол Галсан Батаах, Инх Манлаах, одоо Болоож ах эднэрийн соол гитарчдын одоо тэр техник ур чадварыг үзэх гэж би тэр хичээлээс илүү би тэр лугаа их тэмүүлдэг байсан. Тэг яг хичээл бол таслаад алга болохгүй. Гэтэ хичээл дээрээ суухтаа миний парт тэр чигээрээ бөмбөр гитар зурцсан. Тэгээд багш загнадаг. Энэ нэрийг ястаа юм бол ингээд бөмбөр гитар зурчих. Тэгэл ширээгээ нүдэл ингээд би чи хаан ч бөмбөр ширээгээ нүдэл дуу маялаа зүгээр байхгүй. Тэгээд хажуудлага охин гүдүсгээ толгой дээр цамаан болгоод тэгэл би тоглолцдог байсан.
Баярлалаа 17 нас ток шоу нэвтрүүлэг маань за Утганбаяр ахын 10 жилийн хөгжилтэй дурсамжуудаар эргээ үргэлжлэх болно. Ингээд журналаа харахаар л дотор зураад явчихж байгаа юм шиг. За Алтан өргөө киноны хөгжим. Найз нь өглөө гэж тэгэхгүй. 17 нас ток шоу нэвтрүүлэгтэй хамтаага үзэж та бүхэндээ баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэг Тур хамтлагийн гитарчин Аяд зохиогч Утганбаяр ах оролцож байна. Нэвтрүүлгийн ихээсэгт бага насныхын тухай сонирхолтой яриа өрнүүлсэн. Одоо 10 жилийн хамгийн хөгжилтэй супер ангаануудыг ярих гэж байна. Айднаас нэг хэлэх үү? Йоо. 10 жилд ч одоо ангаанууд уу? Журналаас эхэлэх үү? Одоо наадах ч одоо тэгээд хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл болчих үед чи. Гэхдээ яг одоо тэгэл миний болсон л явдал юм чинь тийм ээ. Ярьч тий. Ярьч уу. Айгуу дуртай бүгд тэгээд ярьж. Тэгээд журнал гэдэг чи одоо анги хамт олонны багшийн тий яг хүүхдүүдэд бүртгэдэг. Одоо яг нөгөө хинбэ гэдэг тэр одоо архив штэ тий. Тэгээ бидний чи үед тоогоор тавьдаг байсан. 2 3 4 5 гэж. За 4 5 бол миний мөрөөдөл. За 4 бол хаяа. 5 бол миний мөрөөдөөс насантай болдохгүй таа байхгүй юу. Тий. Тэгээ манай ангийн нэг хэсэг байна нэг бүгдөө 2 авчихгүй юу. Яайл гэж газар дүү дээр ч илүү биш ээ. Нэг хичээл дээр нэг бүгдөө 2 авцсан. Нэг хав хараа. Ингээд журналаа харахаар л дотор зураад явчихж байгаа юм чи. Нөх муухай. 2 гэд. Тэгэл ингээл тэгээд нөгөө шалгалт төгчөөд байдаг. Тэгээ шалгалт өгсөн юм чинь нөгөөдөг чинь 2-оороо гарах гад байдаг. 2-оороо гарчвал ээж аваа 2 далуулна гэдгээ мэдээд байдаг. Ах нар далуулна гэдэг. За яах вэ гэж бодоод бүгдөө яах вэ гэж асуусан. Журнал халуулгач юу гэхгүй. Тэгээ болох юм уу гэсэн чи. Манай ангийн бас нэг сахилахгүй нөхдөд л тэгэхгүй. Тэгээ болд юм өгсөн чи. Гүйгээ харин тэгээд журналаа яаж явуулдаг чи. Тэгэхээр багш хэдийн тоог тавьснаа мэдэхгүй байхгүй. Хэм идчихэд би багшаа 3 таа байсан шүү дээ. Гэл гүрийсэр гол 3 гаргав. Тэгсэн чи жоох хүүхдэд юм чи тгий гэж хэлээд манай ангийн нэг ангийн дарга журнал авч явдаг гэсэн. Ангийнхан даргын панаалдж байгаад нэг нь саадулж байгаад нэг журнал авцсан байхгүй. Тэгээд журнал аваачаад дураараа дургаал тэр чин 0 дотор орчихсан зүгээр ангийнхан 7 8 банд нар чин зүгээр урж эхлэе. Чи 2 авцсан биш үү? Тэ урж. Чи 2 авцсан биш үү? Гэл бүгдээрээс кино шиг боллоо шүү дээ. Тэгэл журнал яасан мэдгүй. Суугаад байсан. Дараагийн хичээл орлоо журнал авахгүй. Ангийн багш дараагийн багш нь журнал аваад ирээч хөөе гэж. Журнал хайч багш. Журналаа мэдгүй. Хин бичээдэг гэж бүгдээрээ суугаад байдаг. Яг хэрэгээ эзэдүүд нь суугаад гүрийгээл хэлээ. Сүүлдээч бүр энэ дотор нэг хараа юм болоод ирж байгаа юм чи. За энэ чирний болохгүй юм хийх гэж хийчихлээ. За одоо энийг яаж баригдахгүй байх хэвээр. Толгойлогч нь биш байх хэвээр. Би тэгтээ толгойлогч нь биш байсан шүү. Зүгээр хавсарн зүгээр одоо динчгч гэх юм уу. Тэгэхээр за нөгөө журнал яач вэ? Журнал яач вэ гэлгүй згэд байдаг. Тэгэл за банднэр үлдэндээ гэл ангийн багш идэж байгаа шүү. Эвгүүцсэн байлээ. За банднэр үлдэх. Октод юу гэл. За суу. Журналаа гарч иртлээ надад ангидаа суугаад хонноо байна өөрснөө бидгээр гаднаас төгч чагаар авчлаа. Чи авсан шүү дээ. Би авсан шүү дээ. Сүүлдээ гид сүлсээр би хинлүүгээ хардаж эхэлж байгаа. Чамаас болсон сая юу гэ. Сүүлдээ бүр баригдаад чамаас болсон. Чи өөрөө чиглээ үздэг. Чиглээ үздэг. Чи тэгсэн. За чи яг чамааг л яг. Чамд байгаа үстэй байгаагс хаана уусаа одоо гаргаад ангийн багш ороод за багшаа гэрлүүгээ харьяа. Одоо энэ энэ нууц юм аа гэж хэлчихгүй. Тэгэл нууцсан гэдгээ гаргаж ирээл нөгөө төчм нөгөө ангийн чин багш үзээл за маргааш явгал. Тэгээ дараагийн хичээл орсон чинь нөгөө багш чин үзснэ. Хүй. Хууц нь хайчсан бэ гэлдэг. Хөөх нөгөө хууц муцгүй болоод 2 байхгүй болоод дүн гарах гэдэг. Тэгсэн чинь багш бид нэр л жоох хүүхдүүд бас багш нар надад бас хар дэвтэр байдгийн шүү дээ. Гаргаж ирээ. Тэгээд л ерөөсөө тэр журналын нэг асуудал ерөөсөө нэг тийм болж исэн яг ч устгачаагүй. Тэг яг энэ бол яг зүгээр одоо нэг бага насны л нэг тийм тэг хөгжилтэй эргээ бодохоор л их хөгжилтэй байдаг. Одоо хүүхдүүд минь тэр журнал руу ойртож чирэх гэж. Одоо инээдсэн тухайн үедээ айдастай амар орой болоод шүнмэн болоод ирэхээр чи гэртээ харихгүй гэж бодохоор лайгаал эхэлж байгаа юм. За ингээл балард юм байна гэл. Тэгэл ер нь бол яах те тэгэхээр нэг бага насны тэр онгойнууд бол айгүй их байдаг гэсэн. Манай ангийн нэг 2 хүүхэд нэг онгой гэж ярьснаас бид нар ингээд барьж байгаа барилга дээр их тоглодог гүүж хараач яагаад унждаггүй байсан айгүй сонио
нэг барилганаас ингээл нэг балконоос үсрээл нөгөө балкон руу гал гарчдаг гэсэн. Ийм өндөр дээр 8 9 давхар дээр. Тэгээд нэг манай ангийн нэг хоёр хүүхэд шүгэл булаацлаад байдаг гэсэн байхгүй. Тэгээд шүгэл булаацлаад ерөөсө болж өгдөг хоорондоо дандаа зодтолтод нэг шүглнээс болоод тэр шүглний ховор шүгэл юм байна л та. Ингээл дуурахаар фүүр гэл амар гой дуурна. Тэгээд тэрнээс болоод дандаа өдөр болгон зодтолтод. Тэгээд өнөөдөр нэг нэгээр ингээ авч явна гэсэн чинь тэгээд нэг нь хорхоо нүрхээр нөгөө дөрвөө дайрдаг. Тэгэл ингээл ерөөсө хуваар нь болоогүй жагтал шүглээс болоод зодтолтод. Тэгсэн чинь тэр яг шүгэлтэй банд ингээд карманда хийцэн байжгаад шүгэлгүүгээ хөөж хөөжсэн чинь нөгөө шүгэлгүү чинь нөгөө энэ хог хайдаг юм пүнкэр л унчихгүй юу. 4 билүү 5 давхраас пим гэж уусан. Пит гэдэг газар мунаад тэгсэн чинь нөгөө найз нь өглөө гэж тэгэхгүй. Тэгээ бид нар бүгд нөө очил яана энэ одоо 4 5 давхраас пүнкэрээс унцсан. Яана ингээд хөвчдөг багтаа гэсэн чинь гэдсэн чинь манай ингээд дөрөв сандаж байгаа шүглээ гараж амруу нээсэн чинь за цагаа босоод шүгэл авах гэж байгаа байхгүй өөрөө. Тийм нэг гоё оноо байдсан шүү дээ. Манай ингээ хөвгдөд. Тэгээ зүг зүгээр босоод тэгээ зүг зүгээр босоод худлаа янгалчихсан байх. Найз нь хөглөө гэж хэлсэн. Вээ нэг сандарсандаа баг нэг сүүлчийн амьсгал дээр нэг шиг шүглийн өгсөн чи за өнөөдөр би ингээ тоглоно шүү нэг гэж. Тэгээд нэг гоё юм болж ирсэн. Бас нэг трансматрын оног байгаа шүү дээ. Оо тэр трансматрын оног чи яг 17 насны оног байхгүй юу? Яст миний л мангар байхгүй юу? Тэр улсын шалгалтын дээр орох гээд манай ангийн багш яг улсын шалгалт авч ирсэн пицгийн шалгалт. Тэгээд би чи нөгөө зунжангаа ингээд сургуулаа төлөөлөө сургуулийнхаа хамтлагтаа яваад ингээд намар яалаа да нэг өвлжөнгөөл явсаар аваржангаа явсаар байгаа л нэг галтаасан юм л ирж байгаа юм чи. Улсын шалгалт болох гэж байна. Отхон 2 минут хувцсундраас солиод ус цаасан дороод нүрөөгөө нөгөө хувцас өмсөд маргааш улсын шалгалттай. Юу нэгсэн чи пицгийн шалгалттай. Өө за гал тэгэл бүгдөө өглөө суглалаа тэгсэн чинь л өстө хүүхдүүд чинь гоё ингээ плей сугалдаг байсан шүү дээ. Тэдэн номер гээд 36 плейднээс ахуулаад ингээ сугалдаг байсан. Тэгээд за яах вэ нэг сохороос таарах юм бол энэ тоо таарчих магадгүй гэх нэг хэдэн плейд уншихгүй. Тэгсэн чинь манай нөгөө ангид нөгөө баскетаар тоглодог байсан. Бямцэн гээд манай 10-ийн гоё 9 вэд байсан. Тэгэхэд тэр намайг тэгсэн байхгүй хөөш оогийн би сая орсон чинь нэг трансматер гээд цахилгааны дамжуулагч одоо тий баригч юм трансматерын тухай юм ирлээ. Тэгэхээр би одоо тэгээд юу ягаад шонгийн модны орой дээр байдаг гэд яриад юм ярьцсан чи харин надад айтайхан 4 мөрөв тавьчлаа гэд намайг явуулсан байгаа байхгүй юу. Тэгсэн чи би орчихсон. За трансматерын тухай ирвэл та дасархаа 4 авах юм нэг бодсон байхгүй юу. Тэгсэн чи нөгөөд чи яг улсын шалгалтын дээр ороод плед сугалсан чинь л яг нөгөө трансматер чи ороод ирлээ. Yes! Дотроо амар баярлал. За ястаа хаалтгүй. Ямар ч байсан унна гэж байхгүй гэл. Тэгээд л трансматерын тухай за ингээд суугаад бич гэсэн зуугаал нэг жаахан жоох юм бичлээ. Тэгэл бичгч юм болдохгүй байх юм чи мэдгчгүй юм чи. Тэгэл ерөөсөө шууд евро за гараад ирэхтгүй мэр гэл. За гараал гэсэн. Тэгсэн чи харин тэгэл за энэнийхээ тухай ярих уу гэл. Юу сугалч юу яач юу чи тэгээ уншсан юм уу гэл багшаа тэгээд яах вэ тэгэл яриул ярил л да гэл. Тэгсэн за яриад юуны трансматер гэж за юу вэ? Цахилгааны юу юм? За яриад. Гүй багшаа трансматер гэдэг бол одоо тэгээ яах вэ тэгэл одоо цахилгааны нэг юм гэл тухайн үедээ ингээл толгойд орж ирснэ болгоно худлаа нэг их л юм хүн харахаар ингээд их юм ярьж байгаа юм шиг болох гээд байгаа байхгүй. Тэгэл ингээд тэгсэн чинь тэгэл ингээд нэг үг хэлэх гэж л ингээд бүрсдэг зөндөө үг. Гэхдээ чи гол юм яриач тэ чи одоо ямар их юм одоо хошин шагшгал юм болж байгаа байхгүй. Тэгсэн чинь би гойго багшаа ингээд жишээлбэл ингээд гудамжинд ингээд хүн алхаад ингээд явж байгаа шонгийн модоор харахаар шонгийн модны өрөөд трансматерууд ингээд дөрүүлж байж байгаа биз дээ. Гарч юу яриад байгаа ингээд намайг өгөө гаргасан. Тэгээд ер нь 9-р ангийн тэр нэг пледэн дээр нэг тийм трансматерын нэг тийм онготой байдیں۔ Тэгээд одоо ер нь бол яах вэ тэгээд миний хувьд зөвхөн те бусад хүүхдийг бити хичээлээ унш гэж байгаа юм биш. Бити над шиг бай гэж байгаа юм биш. Би зүгээр яг тухайн үедээ болоод өнгөрсөн зүйлийг л би одоо ярьж байна биш. Энэ нэвтрүүлгийг те энэ нэвтрүүлэгт мөн би өөрөө юун дуртай байсан би хөгжмийн би хөгжимчин хүн гэдгээ. Угаасаа л хөгжмийн хүн байсан. Сургуулийнхаа хүн гэдгээ би өөрөө яг мэдэрсэн байсан. 8 дугаар анги төгсөөл би өөрийгөө яг би урлагийн одоо би нэг их малах шиг галсан бадах шиг болоочих шиг би ийм гитарч нь болох хэрэгтэй юм байна гэдгээ би яг мэдэрсэн өөрийгөө олдсон өөрийгөө яг таньсан энэгээрэл би тууштай явна гэдгээ би мэдэрсэн байсан учраас бусад хичээл дээр анхаардаггүй зөвхөн хөгжмийн өрөөнд л би яста дурсан л явж. Тийм ерөөсөө яг тийм хөгжмийн өрөөнд л одоо
маш сайн бэлтгэлийг хийдэг байлаа. Одоо болтол би яг тэр жишгээ сайн бэлтгэл хийж чаддаг шүү. Би танаа багш бас ангийн охиндоо ярьсан л да. За. Тэгээд яг зарим нэг хичээл дээр ингээд хөвгчлээ тэ эргээд дурсахад ийм дурсамжууд байдаг ч гэсэн яг сургуультай бол одоо исэн юм байлээ. Багштай нь бүр магтаж ярьж исэн. Урлагийн үзлэг болохоор за урлагийн үзлэг яах вэ хөө гэхээр зүгээрээ багшаа даагаад гарна гингүүтээ бүхэл бүтэн ангийн урлагийн үзлэгийг өөрөө даагаад аваа гарчдаг байсан гэдээ бахархаж ярьж исэн. Тэглгүй явах те. Тэгээд ер нь 9 10 дугаар ангид бол бас яг нэг өөрийгөө мэдэрчсэн байсан үе би түрүү хэлсэн. Тэгээд ангийнхаа урлагийн үзлэг бол надад бол жижиг санагдчих юм чи. За тэр хоёр охин тэгээд дуулчт юм чи сангийн аж ахуй дээр дуулуулад ингээд мэдтсэн. Энэ охин ийм хоолойтой, тэр охин ийм хоолойтой. За та хоёр нийлээд ийм дуулаад ард талд нь ийм хор чи дундаас нь зарим чимэг болохоор чи шүлэг уншина. Эхлэл бол ойлгомжтой шүү дээ. Найруулад байна шүү дээ. Тэгэл өөрөө би гитарын тоглоно. Тэгээ заримдаа ятг тоглолчин. Тэгэл нэг ингээл ерөөсөө тийм ангийнхаа нэг юм урлагийн үзлэгийг бол аваа гарчдаг байсан юм уу? Манай ангийн багш нэг зовдггүй байсан. Би бол тэрийг 9 10 дугаар ангидаа бол тэгээ би нэг нийт юм ярихад бүр 1 дугаар ангидаа одоо барсан сангийн аж ахуйгаас энэ төмөр замын 38 дугаар баг сургуульд ирж байгаа. Тэгсэн чинь тэрийг урлагийн үзлэг би ярих гэдэг байхгүй. Тэгсэн чинь би чинь халзан толгойтой бакал өмсчихсэн. Тэгээд дээгүүрөө өмсөх форм байхгүй. Тэгээд анги руугаа ингээд орцсон. Тэгсэн чинь хаста хүүхдүүд чи яг хотын хүүхдүүд чи ямар хөөрх юм бэ? Бүх хажуу суус охин мохны чинь стен дээр үнэн хөөрх харагдаж байгаа юм чи. Тэг хамгийн хойс утас яа. Тэгсэн чинь урлагийн үзлэг болоод манай ангийнх ингээд тоглосон чи манай ангийн нэг хүүхэд би чинь багадаа нөгөө яг сансринэсэг жаха саява дэрвүг би тэр дөрвөн аккордыг тоглодог байсан байхгүй. Тэгсэн чинь манай ангийн нэг хүүхэд ингээд охины араар гараа хийчээд ингээд шил худлаа тоглоод болдгоо. Сансрын нисэг чагаад дуулсан чи. Тэг би чинь тим хийнэггүй л шүү. Хөөе гэсэн нөгөө хүүхдүүд чи бүгдөө над руу гарч чи худлаа тоглоод ичдэг би шууд хэлчихгүй юу. Жоох хүүхд чинь 1 дугаар анги хүүхд чинь чи худлаа тоглоод ичдэг гэсэн. Тэгээ яаж тоглолт юм? Аливаа ингэ тоглодог байхгүй. Би аваад шууд ардлан тоглосон чи за энэгээр тоглоулъя гэж анги багш намайг яг тэгжсэн. Тэгээд шууд тодруулах хийсэн байж тээ. Тэгээд ер нь бол тодорсон шүү. Хэдгээр ангидаа ятаг тоглож исэн бэ? Би чи ятаг гэхдээ нэг овоо сонирхож ирээд тэгээ хайцсан юм уу? Яг нөгөө гитар тоглодог болохоор ятган дээр ингээ үзсэн чинь ганц хоёр аккордууд нь болох юм шиг санагдаад. Тэгээд нэг ганц хоёр ятг матгахтаа бас хүүхэд уулуулаад ард талд нь аккордын тоглолцсон бас тэр чи. Тэгээд ер нь бол ганзам чуулгат байхдаа тэр ятгыг ер нь бол сонирхож эхэлжсэн. Тэгээд 9 10 руугаа ороод хайцсан. Таныг гитар тоглож байгааг харснаас биш ятг тоглож байгааг юусоо хүмүүс хараагүй байхаа тий. Манай үзэж хүүхдүүд маань таныг ятг тоглож байгааг хүсэж байх шиг байна. Одоо нэг тоглоод үзвэл яаж юм? За нэг айхтар одоо юу гэдэг ятг хөгжин бол өөрөө их уянгалаг хамгийн мэдрэмжтэй маш их олон нооттой маш их олон утастай та нарын өмнө нөгөө бурхангүй газрын бомб галзуурна гэдэг шиг ятг тоглоод ингээд сууж идэг чи одоо юу ах вэ? Тэгтээ яг нэг 3 аккорд бол тоглож игнэ. За алтан өргөө киноны хөгжим. За одоо ингэ. Бодон таяу борол хоровода үеж үсгсэн ээжмэндэх бороо юу зөв хоёрыг ухаарч өсөсөн ээжмэндэх газар холоосанаха гадна үрдий чарагдах юм гадошоо ганганха танига дудмар болох юм. За би ийм хавцаа шүү. Энэ дог мэдхүү та нар мэднэ үстэй. Гоё дуу штэ. Дээр үед бид нар одоо манай цэрэн чимэд ах өөрөө дуулдаг байсан. Тэгээ би энэ дууг одоо ээждэх багтаа дуулж өгдөг байсан юм уу? Бид нар чи будан таяа гэж авч өгөн шүү дээ. Тэгээд энэ ятхан дээр бас
За энэ 3 аккордон дээр л тоглолоо одоо. Зүг жишээ аваад л. Би танаас нэг юм асуумаар байна да. Багасаа яг ингээд хүмүүсийг хараад гитар татагдаад урлаг татагдсан баг. Тэгээд олон хөгжим ингээд сонирхож тоглодог байсан юм. Яагаад заавал гитар гэж? Магадгүй бөмбөрчин ч юм уу өөр хөгжимчин морин хуурчин болох байсан байх л да. Ер нь тэгээ гитар гэдэг хөгжим одоо би яг яагаад гитарчин болцсон гэхээр хариулах гэхээр хэцүү л байна л да. Хөгжмийн зэмсгүүдээс хамгийн анх надад мэдээ орсон цагаас эхлэн энэ гитар миний хажууд байсан учраас би одоо тэр гитарандаа их илүү хайртай байсан болов. Тэр гитар гэдэг хөгжим бол яалтчгүй л одоо миний энэ амьд энэ оносны мөрөөдөл мундаг тоглодог хүн болохын мөрөөдсөөр л би одоо болтол явж штэ. Тэгэхээр би бол одоо тодорхой хэмжээгээр би 3 хамтлагт 20 жил тасралтгүй соло гитар тоглолоо. Дахиад би 10 жил, дахиад тэрний 10 жил би 40 50 жил би энэ гитарыг, соло гитарыг би Монголд хөгжлийг мөн залуу үедээ хүүхдүүдтэй зааж өгөхин төлөө би хүсэл мөрөөдөл минь би сэтгэлд юу байна бүгдийг л би үлдээхийг хүсэж байна. Жил тахта та урлаг уран сайхнаас гадна спортод их сонирхолтой хөвтэйсэн юм байл шүү дээ. Тий, ер нь бол спорт бол миний бас хөлбөмбөг их тоглодог байсан. Бокс бол ялангуяа их сонирхдаг байсан. Ер нь дээр үеийн одоо манай 80-аад оны манай 20 дугаар сургуулиас төрж гарсан Инхбат гэдэг одоо 100-ны одоо манлай боксчин шүү дээ. 20 дугаар зууны манлай боксчин болсон. Одоо гавьяа тамирчин. Тэгэл бид нар багтаал тэр ахын тоглолтыг л очиж ил үздэг байлаа шүү дээ. Спортын төв ордон тэгэл ингээл Төмөр замын техникумын том зааланд спортын боксing тэмцээн болоход л би очиж ил үзэж суудаг байсан. Тэгээ багтаа бол бас вариатай чуулга одоо энэ эргэн дурсах үегээд том баармаар болцсон. Энэ чин дээр үед вариатай гээд Оросын эзэмшлийн төв байсан. Тэгээ энд чин харин жинхэнэ нөгөө спортын бүх төрөл тэгээд дээрээс нь урлаг соёлын бүх төрлүүд Оросууд ирж заардаг байсан. Оросын том комплекс байсан байхгүй. Тэгээ энд чинь би бас яваад боксing секцэнд явж үзээд мөн тэрний дараагаар банд багшийн Алтан Бэлигээд Төмөр замд байдаг байсан коми хажууд банд багшийн клубт анх удаа хэлсэж ороод одоо энэ үе чинь хамт л явдаг байлаа шүү дээ. Үег бол нэг мишокны цаагуур орохт маяг араас зогсон. Уушу, карате, волейбол гэл те. Тий, ер нь бол бидний үеийн залуучууд чинь хүүхдүүд чинь ер нь бол нэг тийм спорт руугаа айгүй их урлаг спорт руу их тэмүүлдэг байсан. Би ч одоо бас тэр нэг уушу мушугийн секцэнд бүртгүүлээд очиод нэг ширмөсөө сунгахтаа шахаа тэгээ болцсон. Би ч бас юм юмруулж штэ. Тэнд нэг гоё юм байна гэхээр хөг гэж аль хэдийн очицсан ингээ хараа суугаад байгаа юм. Тэгэл ерөөсө тэр боксing секцэнд бол харин овоо явсан. 2 жил, 3 жил орчим би боксing секцэнд явсан. Тэгэл ер нь бол тэмцээ их үзэх дуртай. Тэгээ октябрийн оройны аваргаар нэг удаа нэг яалаад нэг ороод мэдхгүй. Оройны аваргаар ороод тий, нэг тухруугаа нэг зохиулаад тэгээд дахиж ингээ чиний явах зам чин бокс биш гитар байхгүй гэж надад санаалсан юм шиг. Тухруугаа нэг зохиулж аваад тэгээд ерөөсөө за дахиж энэ бокс юм руу чи очихгүй зүгээр тэмцээ үздэг фанат болсон, фэн болсон. Баярлалаа. Хоёулаа ярилцлага хэсэг хугацааны дараа үргэлжлүүлээ. Баярлалаа үзэгчдээ 17-наас ток шоу нэвтрүүлэг маань хэсэг хугацааны дараа үргэлжлэх болно. Үзэгчдээ 17-наас ток шоу нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Тэгээд хоёулаа ярилцлага 17 настангуудынхаа асуултанд хариулахаар үргэлжлэе. Хүүхдүүд манаас асуух асуулт байгаа хаа. За гайгүй юм асуугаарай хүүхдүүд. За сайн байна уу? Та үсээ хизэнээс эхэлж ургуулсан бэ? Бас үсээ яаж хичээлдэг вэ? 9-р ангиас эхлэн би үсээ ургуулж гэлсэн. Миний яг ардтал дээр энд ирдэг байсан. Миний үс. Тэгээд 2001 онд 1000 жилд ганц гэд концертын дээрээ бид нэр бүгдөө хамтлагаараа нэг Америкаас ирээд тайруулж исэн. Бүгд яг нэг бүр жижигхэн одоо үстэй болж исэн. Энээсээ жижиг үстэй болж исэн. Тэгээд 2000 оноос хойш ургуулж хагаад бас эргээд маш урт болсон. Сая 20 жилийн концертын дээр маш урт төстэй байжгаад үнэхээр гайхамшигтай.
Тэгээд саяхан өчигдөр бараг нэг 3 4 хоногийн өмнө дахиад тайруулсан. Энэ тэгээ одоо ингээд энэ хурд урагч тийм үү? Ингээ байж тал нэг үтгэж сах гал юм гэж. Нэг үтгэж сах аваад. Гэртээ олоолаа байлаа гэсэн штэ. Тэгэхээр гэрээ чи хамгийн царайлаг нь хэн байсан бэ? Хамгийн царайлаг нь чи өөрөө хараа мэдэхгүй нөө. Гүг одоо мэдэхгүй штэ. Бид нар чи хоорондоо их адилхан. Аавтай их адилхан ер нь их ихтэй. Тэгээ манай ээжтэй адилхан хүн бол манай цогоо байгаа дууч. Тэгэхээр манай цогоо л одоо нэг ээж тал руугаа жаахан дуурайсан болохоор нэг биднийг бодвол арай фон сайтай байсан болов. Манайд бол фон монол тэр хаард байгаа шүү дээ. Анх уран бүтээл хийж явцсан рок өвцөх ховор байсан л та. Тэгээд яаж хувцас олдог байсан бэ? Та тэгээ бас хувцсандаа конап паддаг байсан уу? Өөстө яг чи яаж мэдчихвэ? Нөгөө бид нар чинь нөгөө тухайн үед чинь савх гэдэг чинь нөгөө боловсруулсан савх гэж байхгүй баг тий. Савхин хүртгэл олддгүй байсан үү шүү дээ. Тэгээ ийм зүүдэлтэй савхнууд байдаг байсан. Тэгээ тэр болгон зүүдэлтэй савх олдохгүй, мөнгөгүй бид нар ч. Тэгээ яадгүй байсан гэхээр нэг ийм лидрийн хар лидрийнээр ингээд өөрснөө ийм жилетик милетик хүн амтнаар гуйж ээж та сүгдэн барин гуйж ээж нэг юм күртэг оюулж аваад чамдаанасаа ийм конопнууд заа юу цүнхний коноп тий чамдааны ийм наалттай байсан конопнуудыг суг татчихагаад төв цоолоод ардлын нуулж байна. Тэгэл ингээд нэг баахан л коноптод нэг ийм өмсдөг байсан. Тэгээд ерөөсө одоо миний хамгийн анх авсан чиний чамд хэлэхээр нэг рок хувцс гэхээр миний бүр нэг халцархаа одоо 22 жилийн өмнө анх хурдны анхны концертын дээр өмсөжсэн. 22 жилийн өмнө өмсөжсэн концерт. Сая би 20 жилийн дээр өмссөн. Энэ куртгийг таньж гинөө. Энэ чирэг бодолцсон юм шиг, хурдны дайнд бодолцсон юм шиг. Энэ миний 1992 онд дүү 93 оны хаварч өдөө ээж аваахаа картны барааны 2 жил архи зах дээрээс авч ирсэн. Тэгээд цэгийн бодол дуулаасаа ихтэй анхны концертын дээр өмссөн. Гоё л гэдэг юм лээ. Одоо бол бүр салбаагаад урагдаад ингээд бүр музей тавихаар болцсон. Тэгвэл тэрэндээ амар хайртай. Хаяа нэг гаргаж харчаад буцаагаал хийж. Одоо ингээд надад багтахаа байлаа. Тэгвэл 20 жил надтай хамт байгаа шүү. Баярлалаа. Юугаар сонсгүй шүү. Тэрийг бол хинтчихгүй. Тэ. Сайн байна уу? Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Хэрвээ та дургуцахгүй бол анхныхаа ярийн тухай яриач. Анхны хайр. Яалаа мартцсан. Мартаагүй шүү дээ та. Анхны хайраа. Гүгэд одоо тэгэл манай хөгүүд битж байгаа. Наадвал ч гэсэн дурлцсан л явчих. Ийм л байхтаа л одоо тэгэл 8 9 дугаар ангид ороод нэг 16 17 нас руу ороод ирэхээр нэг хүн чинь нэг тийм өөрийн гэсэн нэг тийм нэг бас нэг талент өөрийгөө нэг удаан харах гал тий. Яал хувцсунраа угаагаал эндүүдээ тэгэл хажуудлын октод хөөрхөн харагдаал ихлээл тэгэл лентмент нь айгүй хөөрхөн харагдаал амар гоё ийм цэвэрхэн байх чинь миний байж ах ч гэж босоод очиод гэс юм хүн угаагаал цэвэрлээл ингээл айгүй цэвэрхэн өмсдөг болоод манай ээж намайг хэлж ирсэн гэрт очиод ингээл баянг ингээл юмаа эндүүдээлээд энэ юу нэг их гангуу хүн болно шүү дээ байсгээл нэг хувцас эндүүдх нэг жоохон углааслахоор л эндүүдчдэг тэгээд ээж хэлж ирсэн тэгээд би бол анхны хайр гэхээр одоо яг зүгээр шохоогддог байсан октод бол мэдээж байгаа шүү дээ. Тэгвэл магадгүй би ингээд гудамжинд одоо ингээд маш гоё ингээд эмгтэй хүн бүсгүй хүн хараад би ингээд миний сэтгэл хөдлөө гоё ингээд дуу зохиож тийм тохиолдол надад байсан шүү дээ. Маш гоё дуунуудыг би ингээд хайрын улаан сарна марнаг ингээд би зохиож исэн түүхүүд ингээд би ингээд цоосон түүхүүдээ аваад үзэхээр л би ер нь өдөр болгон дуулдаг юм шиг байна. Тэгчээ тэрийг ярихгүй. Тайлдаад ерөнхийд нь яриад байгаа байхгүй баяр. Гүг анхны тэр 10 жилийн октод бол ангийнхаа ганц хоёр охиндөө бол мэдээж одоо урлагын чайсан шохоорхож ирсэн. Отгон баярах хэдэн настайдаа анх охин өсөж үзчихсэн. За дотор байранд дотор байранд би чинь 10 жил амьдэрсэн хүүхэд шүү дээ. 51 дээр сургуулийн дотор барилаа. Тий, 20 дугаар сургуулийн төмөр замын тосгонд. Өө тэр охтууд ич одоо хизээ өмссөн юм би.
Санаарай. 17-оос жоох өмнө баг шүү. За. Тэг сахилгуудж байгаа л бид нар чинь нэг охин бариад гэж барьж аваад ухаан дээр нь заримж үссэн, зарим газар барьж үссэн. Нэг охиныг л 4-5 уулал нийлж байгаа л үнсчтгэл байсан. Тэгэл тэгж л би анхал нэг охин одоо үнсч үтсэнтэй. Би танаа багш тэгэл ах дүүнээс асуусан л да. Нууцсан уу яасан яг л охинтой нэг үерхэж байгаагүй л гэсэн. 10 жилдээ үерхэж байгаагүй юм уу? Үерхэж байгаагүй. 7 хоног үерхэхгүй. 7 цагч болоогүй. Тэр нэг ганц хоёр захиа махаа бол байсан бахуу. Тэр тухайн үед л саваагуутаал тэр нүгчгүй гэл хоорондоо ярина шүү дээ. Сэргэлэнж байгаа л хэвээр гой уруу хөхтэй захиа бичиж байгаа. Уулын цэцэг олон боловч улаан цэцэг ховор шүү. Үеийн нөхөд олон боловч үнэнч нөхөр ховор шүү гэж байгаа л гой захианууд бичээл миний бичсэн захианд бол уяраал октод бол ерхий гэл. Тэгэл хамт гоё хичээл мичээлээ тавтаал ингээл гоё үерхэж найзлал нөхөрлөл явж ил байдаг байсан л да. Хойло ярианы сэдв арай өөр чиглэл рүү шилжүүлээ. Таныг өсвөр настай 17 даа байх үед юу н ямар дуу хөгжим модонд орж исэн? 17 настай байхад ч одоо хон хамтлаг яг эд гарч ирж исэн үе байхгүй. 90 онд чинь яг ингээл нийгэм өөрчлөгдөөл ингээл ерөөсөө ингээл өөрчлөгдөхгүй ингээл бүх юм ингээл нэг юм бүх юм ингээд өөрчлөгдөх гэж шүү дээ. Одоо ийм цаг үе байх. Та нар бол одоо баг төрөөчгүй байсан уу яасан. Тэгэл тэр цаг үед л ингээд нэг цаг үеэ олж гарч ирсэн хамтлаг. Тэгээ хон хамтлаг яг өөрөө монголчуудын яг тухайн үеийн амьдралыг, зүрх сэтгэлийг яг хүсэж байгаа юмыг ингээд дуулчихаар бүр тэр чигээрээ нийгэм чинь залуучууд хон хамтлагийг сонсч эхэлсэн. Урлагийг бол би бол хон хамтлагаар л мэдэрсэн. Тэгээд одоо болтол дуулагдаж штэ. Ямар дунд дуртай юм та? Одоо жишээлбэл би өөрөө Аршаан төртөөнд өссөн. Аршаан төртөөнд өсөөд бид нар чинь ямар сандаа хаалган дээр 18 гэдэг тоо зурдсан байдаг байлаа шүү. Дуугийн сонсгоодоо тавьчих юм уу? Тэгэнгүүтээ одоо түрүүний нөгөө ямар охины асуусан дурлж ирсэн тухайн үед л нэрээ дурлж ирсэн баг та. 18 тоо зураа. Миний хаяг Аршаантын 18 гэдэг дуулдаг байлаа шүү. Тэгээд тэр чинь өөрөө их гоё. Яг манай гэрт чи ингээл намхан ширээ байдаг байсан. Намайг тийжсэн боорцог байдаг байсан тий. Ааруул хүртэл ингээл хин ч иддэггүй хатуу ааруул хүртэл байдаг байсан гэл. Яг л бидний амьдрал байхгүй. Бидний амьдралыг л ингээл хон хамтлагийг цугаах дуулаад энэ хоёр ахад нар чинь дуулаад. За баярлалаа. Нэвтрүүлэг маань өндөрлөх төгсөж байна. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн турш болохоор яг таны бага насны хөгжилтэй, анигаатай, дурсамжтай зүйлүүдийг ярьлаа. Магадгүй үзэгчид маань хурд хамтлагийн байгуулагдсан төөх үйлдэлтэй ч юм уу тиймэрхүү божиж магадгүй. Гэхдээ энэ бол яг өсвөр насны дурсамж яриа учраас яригдсангүй. А төгсгөлд нь та хараа яг үдий зэрэгтэй те энэ амжилтаа явахад юу нөлөөлсөн таны хувьд? Түүнийг манай 17 настайгуудад ярьж өгөөч. Мэдээж амжилтаа явахад бол багийн хамт олон, хурд хамтлагийн хамт олон байж байна. Энэ бол яалтчгүй одоо миний хамт зүтгэж яваа том бааtruуд гэж би дотроо бодож үнэлж хайрлж явдаг. Хүн бол бие биенийгээ маш их хайрлж явах хэрэгтэй. Хүн бие биендээ маш их хайрыг өгж явах хэрэгтэй. Хайр гэдэг бол юугаарч зүйлшгүй, маш том, юугаарч үнэлшгүй. Тэр том зүйлийг л миний дүүнэр бие биендээ энэ телевиз үзэж байгаа бүх өсвөр насны залуучууд, хүүхдүүд маань энийг л маш сайн ойлгох хэрэгтэй юм болов уу гэж би бас бодож байна. Тэгээд ер нь бол бие биендээ их хайртай байгаарай. Маш их ухаалаг байгаарай. Зөв амьдраарай л гэж хэлмээр байна. Нэвтрүүлгийн төсөл би танд бэлэг бэлдсэн байгаа. За баярлалаа. Маш их баярлалаа. Утга захиа байгаа юм биш үстэй. Захиа тэгээ ангаалгаад үстэй. Оо, ямар гоё. Юу гэж бодож чинь та нар? За маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл таны өсвөр насны дурсамжийн сэргийг Аршаантын 18 дуу сонсъё. Маш гоё байна. Маш их баярлалаа. Энэ үнэхээр юм бас бурханлаг тэнгэрлэг дуу шүү. Маш их. Чи сэтгэлийн үнэн хараа. Чинэлэг алин охинд өгсөө. Гинэн цагаахан сэтгэлээрээ. Гэртээ түүнийг нэг удаа урсаа. Намхан ширээн дээр засан тавганд намайг тижээсэн борцог байлаа. Хатууч гэсэн сайхан аруул хадгалж чамдаа би өгсөө. Миний хаяа Аршаантын 18
Амины хаяа ашаатын гарна одоо чи намайг тохоо байжээ андаа хүүхэнд дурлах болжээ хөрхөн алэг нүдний чин харц хөрхи над дээр тогтхоо байжээ дөнгөж сургууль орсон дүүн 40% усаа зөсөр нүглээс аdik хөгшин ээж минь нүр сүрэж нөрөлөө амины хаяа ашаатын гарна амины хаяа ашаатын гарна Залуу уран бүтээлч Жакта баярлалаа. Ингээд 10 занаас ток шоу нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Хурд хамтын гитарч Аяз зохиогч Отгон Баяр оролцлоо. Баяртай үзэгчтэй. Сэтгэлийн үнэн хараа чинэлэг алин охин дөхсөн гинэн цагахан сэтгэлээрээ гэртээ түүнийг нэг удаа урсан амины хаяа ашаатын гарна амины хаяа ашаатын гарна амины хаяа ашаатын гарна амины хаяа ашаатын гарна амины хаяа боловсрол сувг телевизэд бүтээв 2014 он